Завтай Марил тэгээд Peanut butter. Анжели байна. Тэгээд өнөөдрийн дугаараараа бит хоёр ямар ном сонгосон бэ гэхлээр Spark, The Revolutionary New Science of Exercise and the Brain гэд Dr. John Ratey гэсэн зохиолчийн тийм номыг сонгосон байгаа. Тэгээд яагаад энэ номыг сонгосон бэ гэхлээр дасгал хөдөлгөөнийг тийм чухал гэж ер нь л ингээд би тэг зөндөө ярьдэн штэ. Гэхдээ яг яагаад чухлын гэдэг гүнзгий одоо учир шалтгааны талаар нэг олон хүмүүс мэддэггүй юм шиг. Одоо жишээ нь би өөрийгөө хэлэхэд л яагаад дасгал хөдөлгөөн хийж эхэлсэн бэ гэхлээр гой биетэй болох гэж ч юм уу эсвэл жин хасах гэж ч юм уу тиймэрхүү шалтгаануудаар дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй юм болов уу гэж боддог байсан. Гэхдээ мэдээж энээс өөр шалтгаан байх л ёстой байх гэж бодоод илүү тийм дэглэрэнгүү тийм тайлбарлсан энэ номыг уншихаар шийдсэн юм аа. Тэгээд гигнэ чи ер нь дасгал хөдөлгөөнийг анх юу гэж боддог? Тэгээ ер нь бол ямар харилцаатай вэ? Дасгал хөдөлгөөнтэй. Тийм би ингээд одоо ингээд завгүй ах үедээ ингээд дасгал хөдөлгөөнөө ингээд за ингээд жоохон л хөдөлчихье. Дараа нэг завтай болохоор их хөдөлчихье гэж боддог. За одоо завгүй байгаа юм чинь дасгал хийж ингээд амир за хичээлийн дараа ингээд ажил хичээлийн дараа ингээд за одоо ингээд дасгал хийгэнгүүт доорош 3 4 цаг болно. За амжихгүй маань хичээлийн оронд нь хийчээ гэдэг тэгж боддог гэсэн. Тэгээ яг завтай үедээ л дасгал хийх хэрэгтэй гэж боддог гэсэн хэвгүй. Айгуу тийм завтай. Тэгээд тэгж боддог гэсэн чинь ер нь намайг уншсны дараа дасгал ер нь айгуу олон давуу талтай гэдгийг ойлгосон. Тэгээд ер нь бол дасгал чи яагаад яг хийх ёстой гэж ер нь бол боддог гэсэн бэ? Гой биетэй олон турна тэгээд ер нь бол дасгал хийнгүүт чинь ингээд муу хөлс гадагшаа муу энерги гадагшлаа гэж боддог гэсэн. Тийм. Сонирхолтой. Тэгээд намн дээр бол айгүй олон шалтгаан бичсэн тий. Тэгэхгүй бас. За тэгээд ер нь бол энэ ном болохоор яг бүлгэн болгон дээрээ за ингээд дасгал хөдөлгөөний ач холбогдол ийм дээр байдгийн. Тэнгүүд нь одоо иймэрхүү жишээн дээр харж үзэхэд иймэрхүү юм байна гэд ингээд дэлгэрүүлээд олон бүлгээр ингээд тайлбарлагдсан байсан. Тэгээд анхны бүлэг нь болохоор нэг тийм тарих болон дасгал хөдөлгөөний харилцааны талаар яригдсан тий. Тэгээд энэ номон дээр болохоор надад амар сонирхолтой санагдсан зүйл нь Naperville гэдэг Америкийн нэг тийм хотын жишээг авсан байсан байхгүй юу? Тэгээд судалгаан дээр юу харагдсан бэ гэхэлэр одоо Америк улсын одоо ихэнх одоо хотуудын хүүхдүүдийн унших тэгээд математикийн чадвар нь тийм сайн биш байсан. Тэгсэн чинь ингээд нэг outlier буюу нэг онцгой тийм жишээ байгаад байсан юм л да. Энэ болохоор ингээд Naperville хотын хүүхдүүдийн математик болон одоо science-ийн үзүүлэлтүүд нь. Тэгээд яаж гарч ирсэн бэ гэхээр энэ хэд болохоор бусдаас бүр хамаагүй өндөр дүнтэй. Тэгээд яагаад вэ гэдгийг ингээд судлахад очисон чинь ер нь яаж утсан гол шалтгаан нь болохоор биеийн тамирын хичээл болж таарсан. Тэгээд ихэнх сургуулиудын биеийн тамирын хичээл Монголд ч гэсэн манай сургууль ч гэсэн яг тийг санагдаж байгаа хгүй. Биеийн тамир нь яаж ордог вэ гэхлээр за нэг ганц тойрог юм уу хоёр тойрог гүйлгэж чинь. Тэгээд араас нь ингээд хүүхдүүдийг хоёр баг хуваагаад сакс тоглож юм уусгүй. За одоо өөрийнхөө хүссэн одоо дасгалуудаа хийгээд одоо шинэ манай сургуультыг хуваачдаг байсан. Тэгээд бусад сургуулиудад одоо шинэ за бүүнэр одоо хөл бөмбөг тоглоом гэл тэгж яхад би одоо өөрийгөө зүгээр санаад бодож яхад биеийн тамирын үе дээр за тэр ганц тойрог хоёр тойрог гүйжээл үлдсэн цагаар нь зүгээр тэгэл халтурдаал тэгэл юм хийх бол тоглоо өөртөө юм хийгээл гэсэн. Тийм тэгэл багш нь баг өөрөө гараа авчдаг. Тэгээд яг битэд бол ер нь бол би бол яг хувьдаа ерөөсөө юм хийдгүйсэн яад уулаасаа юм хийх шаардлагагүй мэн гэж бодоод тэгдэг байсан. Тэгэл биеийн тамирын дүнг маань шууд 100 гэж гаргацдаг. Тэгсэн чинь ингээ Naperville-ийн жишээн дээр юу болж исэн бэ гэхлээр хүүхдүүдийг биеийн тамирын хичээлийнхаа дундуур зүрхний цохилт нь хэр их хэмээр одоо дээшил доошилсан байна гэдгээс шалтгаалаад үнгийг гаргаж исэн. Тэгээд яаж исэн бэ гэхлээр хүн болгон тийм зүрхний аппарат зүйлгээд тэгээд одоо зүрх нь одоо чи тэр одоо биеийн тамирын хичээлийнхаа бүх туршид одоо 65-аас 75% макс зүрхний цохилтондоо доктортой хүрч чадсан бол тэр чинь одоо жишээ нь онц дун аав ч юм уу гэж тэгж дүгндэг байсан. Тэгээд энэ багш нь болохоор өөрөө кардио буюу гүйлт гэсэн нэг тийм зүрхний цохилтыг хурдан ингээд дээшлүүлэх тиймэрхүү дасгалууд дээр амар анхаарлаа төвлөрүүлж ийсэн байлээ.
Тэгээд тэгэх болохоор ер нь бол биеийн тамир нь хамаагүй тийм эрчимтэй ороод ирсэн. Тэгэд биеийн тамирын өөрөө бас одоо өдрийн ямар цагаар хуваарлсан бэ гэхээр биеийн тамирыг өглөөний хамгийн анхны хичээлээр хуваарлсан байсан тий. Тэгээ өглөөний хамгийн анхны хичээлээр одоо тэгэхээр зүрхний цогцолтой амар тийм сайжруулад тэгэл ер нь бол нэг тэгж ийм итэвхтэйгээр эхэлж байгаа. Тэгээд тэрний араас ингээд өгсөн шалгалтууд дээр хүүхдүүдийн үзүүлэлт бол нэгт хамаагүй сайн байсан. Тэгээд биеийн тамирын хичээл нь нэг тиймэрхүү маягаар орж эхэлснээс хойш хүүхдүүдийнх нь таргалтын төвшин бүр ирс амир хэмжээгээр ингээд муудсан бишээ дээшилсэн гэж гарч ирж байгаа. Тэгээд энэ нь болохоор бас өөр одоо ямар юмтай холбоотой байдаг вэ гэхлээр өглөөгөр одоо хүн дасгал хөдөлгөөн ингээд зүрхний цогцолтой тийм ихсгэх тийм дасгал хөдөлгөөн хийж эхлэх юм бол цаанаасаа тархич нь өөрөө хүчил төрөгч эхийг одоо ялгаруулах тийм боломжтой байдаг. Тэгээд тархич нь өөрөө хүчил төрөгч ихээр ингээд ялгаруулж явах үедээ болохоор хүний ингээд бодож сэтгэх чадвар хамаагүй тийм цэвэрхэн хамаагүй боломжтой хамаагүй ер нь бол нэг утгаар ухаантай болж эхэлдэг гэж гарч ирдэг юм билэ. Тэгээд ер нь бол нэг тийм ийм жишээ одоо гарч исэн. Тэгээ одооний ер нь бол шинжлэх ухаанд бол энэ жишээ бол ингээд нэлээх яригддаг тийм сонирхолтой жишээ байсан юм билэ. Тэгээд би бол яг Монгол бас хичээл сургуулиудад ийм биеийн тамирыг арай тийм effective оруулдаг тийм хувилбараар хийх юм бол бас дээрлэх гэж бодсон тийм шүү дээ. Бас нэг өөр сургуулийн жишээс шүү дээ. Ерөөсөө одоо хүүхдүүд ер нь хичээлэл хийх хэрэгтэй гэд хамаг ингээд биеийн тамирын хичээлүүдийг баггүй болгоцсон. Тэгэл тэдний үзүүлэлт нь ингээд айгүй баг одоо тэр төвшин тогтоох шалгалт малгалтын үеэр айгүй баг байсан. Хэдий ингээ илүү хичээлээ гэдэг байгаа мөртлөө шалгалтын дүн ингээд илт буураад эхэлж исэн тийм. Ер нь бол тэр эхний бүлэг дээр маш олон судалгаанууд байсан тий. Дасгал хийх нь яаж ингэж хүний тархинд ингэж нөлөөлж илүү юм ингэж сурах явцад нөлөөлдөг вэ гэдэг тий. Тийм. Тэнгүүд надад бас ингээд нэг гой таалагдсан юм нь болохоор биеийн тамирын багш нь өөрөө тэр хүүхдүүдтэй би та нарыг ингээд спортын тамирчин энтер болохыг л хүсэхгүй байна. Би та нарыг зөвөр яг энэ одоо дасгал хөдөлгөөнийг том болчоод ингийн амьдралдаа өөрийнхөө хөвшмөл тиймэрхүү хэрэгцээ болгоосаа гэж хүсэж ийн гэж ингээд амар хэлжсэн. Яагаад гэвэл ингээд 10 жилдээ биеийн тамир гэсэн юм ямар чухал болохыг ойлгоод тэгээд дуртай болчих юм бол ирээдүйд ч гэсэн тэр хүн тэр одоо дасгал хөдөлгөөнөө авч яваад өөрийнхөө өдөр тутамдаа ингээд байлгаад байж гин. Тэгээд тэгэх юм бол ингээд тэр чинь бас удаан хугацааны амар олон ер нь бол эрүүл мэндийн ач холбогдолтой зүйл байдгаа гэдээ гарч ирж байсан. Тэгээд миний бодлоор яг биеийн тамирын хичээл нь 10 жилд нь жоохон тийм муу онцгой орж исэн бол хүүхдүүд цаанаасаа тэгээ тийм дасгал хөдөлгөөнд дургу болох ч юм уу те. Тийм болохоор бас ирээдүйд жим янз бүрийн юмар хичээлэх тиймэрхүү сонирхолгүй бас байж болох юм болоо гэж асуусан. За тэгээд эхний бүлэг бол нэг тиймэрхүү бүлгэн байлаа. За хоёр дахь бүлгэн юуны талаар байлаа. Тийм одоо энэ нэгдүгээр бүлэгтэйгээ холбогдоод тэгээд дасгал хөдөлгөөн хэрхэн тархийг ингээ хурцлагддаг вэ гэдэг ингээ шинжлэх ухааны талаас нь тайлбарлаадсан. Тэгээд нэг BNDF гэдэг энэ тархины өсөлтийн ураг гэж монголоор тэх юм байна. Тэгээд энэ тэрийг айгүй дэмжиж өгдөг дасгал хөдөлгөөн хийснээр ингээ чи бас ингээ хэлсэн шнэ хүчил төрөгчийг нэмж өгдөг гэд энэ тэгээд нейронуудыг ингээ хамгаалаад шинэ холболт үүсгэхэд нөлөөлдөг. Одоо ингээ чи юм ингээ цээжиллээ гэхэд тэр чинь ингээ шууд ингээ тархин наалтахгүй шүү дээ. Тэг ингээд тодорхой хугацаа хэрэгтэй. Тэдрээ ингээд тэр хугацаандаа бас ингээд холболтууд нь ингээд сайн болж идэг. Тэр нөө уухараас ингээд тархины ингээд эсвэж өгдөг гэх тэгээ яриадсан шүү дээ. Тэг яг тэгдэг. Гэхдээ ер нь бол хүний тархины эсвүүд ер нь хэдэн минут тутамдаа ингээд буцан ингээд амьлаад ингээд холбогдоод ингээд хуваагдаад ингээд олон болж идэг юм лээ. Хэдэн саяар алдсан ч гэсэн ингээд хэдэн зуун мянгараа дахиад хэрхэн холбогдож нейронууд нь үүсдэг. Харин дасгал хийснээр тэр ингээд тархины эсүүдээ ингээд бүр хідэн ингээд 10,000-аар нь ингээд нөхөн авах боломжтой. Тэгээд дасгал хийсний дараа ер нь бол тархины ингээд хүлээн авах чадвар сайжраад илүү хурдан юм цээжилдэг, илүү юмыг хурдан ойлгодог, хүлээн авдаг болдог юм бэл. Тэн дээр талаар ирчихсэн. За тэгээд 3 дугаар бүлгэн нь болохоор ер нь бол дасгал хөдөлгөөн болон ингээд сэтгэл санааны тогтворгүй байдал гэдэг хоёр зүйл яаж холбогддог вэ гэдгийг ярьж исэн. Тэгээд яадаг вэ гэхлээр ер нь бол дасгал хөдөлгөөн өөрөө кортизол гэсэн зүйлийг ингээд бууруулдаг гинэ. Тэгээд тэр нь яадаг вэ гэхлээр тэр нь одоо стрессийг яаж зохицуулах вэ гэдэг асуудал дээр ингээд тусалдаг.
Тэгээ одоо ямар жишээнүүд гарч исэн бэ гэхэлэр компаниуд ажилчдыгаа те үр бүтээлтэй ажиллаж байлгахын тулд юу хийх ёстой гэдгийг ингээд ойлгосон гэж байгаа байхгүй юу. Тэгээ юу хийх ёстой вэ гэхэлэр дасгал хөдөлгөөн хийх ёстой. Яагаад гэвэл ингээд дасгал хөдөлгөөн хийж эхлэх юм бол одоо анхны бүлгнээс ярьжсэн ингээд дасгал хөдөлгөөн хийх юм бол тархинд ингээ уураг ороод тэгээд хүний ингээ бодож чадах сэтгэн чадвар нь ингээ нэмэгддэг гэж байгаа штеп. Тэгээд ер нь бол ингээ том компаниуд болохоор ажилчдыгаа ер нь бол илүү efficient workers болгохын тулд офис дээрх жим ч юм уу нэг тиймэрхүү юмнууд баг зэрэгээр хэрэгжүүлж эхэлсэн. Тэгээд тэр нь болохоор ингээ үн төлбөргүй. Тэгээд үн төлбөргүй болохоор ингээд хүмүүс ингээд нэгт ингээ компанида ингээд үнгүй ингээд дасгал хөдөлгөөн хийлгэж байгаа гэдэгт нь баярлж байгаа. Тэгээд тэрнээсээ болоод илүү ингээд мундаг ажиллая гэж хүсэж байгаа. Хоёрт болохоор дасгал хөдөлгөөн хийн гэдэг нь өөрөө тэр хүнийг илүү үр бүтээлтэй ер нь бол ажилчин болгож байгаа байхгүй. Тэгээд одоо жишээ нь хоолны цагаараа ч юм уу те скул ажил эхлэхээс өмнө 30 минутын өмнө ч юм уу тэр хүн одоо гүйлтийн зам дээр хальтгуудаг ч юм уу тиймэрхүү юмнууд ингээ хийчихэр яг тэр хүн өдөржингөө стресс багтай тэгээ илүү үр бүтээлтэй байдаг гэсэн судалгаагаар хүртэл ингээ гарч ирсэн. Тэгээд морины асуудал нь хүртэл ингээ сайжирсан гэж одоо судалгаанууд дээр гаргагддгийм бэ нэлээ. Тэгээд ер нь дасгал хөдөлгөөн ганцхан тэр ингээд тархины тэр үйл ажиллагааг сайжруулах гэдэг дээрээ нэмэгдээд одоо mental well-being буюу сэтгэхүйн эрүүл байдал сэтгэлийн эрүүл байдалд хүртэл дасгал хөдөлгөөн нэлээд ач холбогдолтой байна гэдгийг бас ойлгосон. Тэгэхээр одоо харахад одоо ингээд ер нь бол бодоход одооны байдлаар бол 3 байж байгаа шүү дээ тий. Нэгт бие чинь арай эрүүл болгоно. Хоёрт ингээд тархины үйл ажиллагааг чинь илүү ингээд сайжруулна. Гуравт таны ингээд сэтгэлийн эрүүл байдлыг чинь одоо тогтвортой болгоно. Стрессийг чинь бууруулна гэсэн тиймэрхүү шинж тэмдгүүд гарч ирж байгаамаа. За дөрөвдүгээр бүлэг рүү харвал одоо ингээд сэтгэл готрол дараа депресс үед бас тархийн ингээд одоо депресс гэдэг нь яг юу вэ гэхээр ингээд сэтгэл готрол дараа дурам зориг нь ингээд мохоод айгуу тийм ингээд сэтгэл зүйн хувьд ер нь докторгүй байгаа шүү дээ. Тэгээ дасгал хөдөлгөөн хийвэл тэр сэтгэл готролын ингээд байхгүй болгоод ер нь бол ингээд нэг урам зориг өгөөд нэг хүнд юм позитив мэдрэмж төрүүлдэг гинэ. Нэг амьдрал ингээд сайхан байгаа юм шиг. Депресс чинь ингээ ер нь бол амьдралдаа ингээ гутаад өстой юу ч болохгүй юм шиг ингээ санагдаад хамгийн бүтлгүүтэй таам шиг санагдаг. Харин дасгал хийсний дараа ер нь ингээ илүү ингээ амьдралд эерэг хандаад амьдрал илүү сайхан болцсон ч юм шиг ингээ илүү аз жаргалын допамин ингээ ялгардаг. Тэгээд допамин ялгарснараа хүн дуусаа ингээ одоо чихэр мхэр итгэр допамин ялгардаг итэд чинь ингээ унцдаг. Харин дасгал хийсний дараа ингээ тэр допамин ялгарсан нь ингээ улам ингээ тархиа дэмжиж улам ингээ урам зориг өгөө депрессийн ингээ ер нь даван тулахад тусалдаг. Тийм болохоор депресссэн эсвэл одоо би ингээ юу ч юмэргүй санагдсан үе чинь бас ингээ сэтгэл готрол шүү дээ. Тэгсэн үедээ ер нь нэг аэробик дасгал, гүйлт, дугуй унах, сэлэлт юм уу нэг тийм дасгал хөдөлгөөн хийчвэл хүний ингээ сэтгэл санаа тайван болоо депресснээс гарах боломжтой юм бэл. За тэгээд 5 дугаар бүлгэн нь болохоор яг энэ депрессийн сэдвийг үргэлжлүүлээд дасгал хөдөлгөөнийг одоо антидепрессант гэдэг ер нь бол хүмүүс мэддэг бах. Одоо депресс гэдэг чинь яг ингээ сэтгцийн эрүү яг ингээ өвчин гэж яригддээ шүү дээ. Эний чинь ингээ диагноз хийгээд за өвчин юм байна гэд тэнгуут нь им өгч эхэлдэг. Тэгээд тэр имийн болохоор ер нь бол антидепрессант гэж нэрлэдэг. Тэгээд ер нь бол депрессэнд орсон хүн болгон ер нь бол энэ имнээс ер нь тогтмол уудаг гэж би бол зөндөө сонсч байсан. Тэгээд нэг сургууль ийм судалгаа хийгдсэн юм байна л да. 3 групп хуваагаа заяа. Хүмүүсийг ингээд депрессэнд орсон хүмүүсийг хүчээр одоо жишээ нь 7 хоногт 3-5 удаа дасгал хөдөлгөөн тэдэн цаг одоо тэдэн хувийн болохоор аэробик дасгал тэдэн хувийн болохоор интенсив тийм одоо зүрхний сохилтын 85% макс хүртэл хийдэг тиймэрхүү дасгалууд гээд хуваарлаад хийлгээд тэгээд 2 дахь групп нь болохоор ганцхан одоо тэр антидепрессант гэсэн имээ уун 3 дахь групп нь болохоор дасгал хөдөлгөөн хийхийн хажуугаар антидепрессант уун гэж 3 групп хуваагдсан юм байна. Тэгэнгүүтээ одоо 4 сарын дараа анзаархад 3 группийн гурвуулангийнх нь одоо депрессионных нь хэмжээ ер нь бол тодорхой хэмжээнд буурсан байсан гэж гарч ирсэн боловч 6 сарын дараа буюу арай ингээ урт хугацаанд ингээд хараад үзсэн чинь нөгөө ганцхан дасгал хийсэн тэр групп нь хамгийн дээр үзүүлэлттэй. Тэгээд буцаж депресс нь ингээд сэргэх магадлал нь хамгийн бага байсан тэр групп нь гэж тодорхойлогдсон юм байлээ.
Тэгээд энэтэй бас төстэй нэг игчийн бас нэг жишээ энэ номон дээр гарч ирсэн. Тэгээд ямар жишээ вэ гэхээр яг ажилласаа болоод амар burnt out болоод тэгээд ер нь бол ингээд депрессэнд орсон. Тэгээд тэр хүн ингээд гүүж ихсэн гинэ. Тэгээ гүүж ихлээд тэгээ гүүхэн таалагдаад урам зориг ороод тэгээ сүултээ марафонд бэлдэж эхэлсэн гэд. Тэгээд марафонд бэлдэж эхэлж байхдаа тэр хүн болохоор илүү өөрийгөө олсон гэд. Яагаад өөрийгөө олсон бэ гэхлээр марафон ч өөрөө нэг тийм амар тийм структуртэй. Тэгээд 7 хоног болгоод одоо жишээ нь тэдэн хувиар гүйлтэ нэмэгдүүлэх хэвээр тим одоо эрүүл мэндийн талаас ч гэсэн те одоо за би ингээд тим зорилго тавьсан бол эрүүл хоол идэх хэрэгтэй, юу яах хэрэгтэй гэд нойроо сайн авах хэрэгтэй гэд тал талаасаа тэр ихч одоо өөрийнхөө ингээд эрүүл мэндэд анхаарал тавьж эхлээд тэгээд ингээд ер нь бол үр дүнд нь жил болгон 2 удаа марафонд гүйдэг болсон гэж ер нь бол гарч ирсэн. Тэгээд цаанаасаа тэр депресснээсээ ер нь бол гарсан гэж бол гарч ирчихсэн. Тэгээд ер нь бол тэгэхээр энэ номны бас нэлийн одоо ахиухан хэсэг нь яг ийм одоо сэтгцийн эрүүл мэндийн асуудлыг яг имээр шийдэх нь зөв үү? Эсвэл яг ингээд дасгал хөдөлгөөнөөр ганцхан шийдэж болох уу гэдэг тэр сэдвийг нэлийн хүндсэн байсан. Одоо жишээ нь бусад одоо ер нь бол ингээд бас ганцхан сэтгцийн эрүүл мэнд гэхээсээ илүү бас ер нь бол дасгал хөдөлгөөн хийдэг хүмүүс цаанаасаа одоо биеийн ч гэсэн өвдөх нь илүү бага байдаг гэж бас гарч ирж байсан тий. Одоо итэвхтэй дасгал хийдэг хүмүүс болохоор ингээ ханаа хүртэл бага тусдаг ч юм уу тий. Тийм жижиг тиймэрхүү өвчнүүдийг бол ер нь хамаагүй бага тусдаг гэж бол гарч ирж байсан. Тэгээд тэр нь бол бас их сонирхолтой санагдсан. Харин им уугаад одоо депрессний им уулаа гэдэг тий. Тэгтэл яг үнэлэхэд яг шийдэл нь бол ингээд дасгалаараас ингээд шийдэгдэж болохоор. Тэгээ тэр дараачийн бүлэг дээр нь одоо 5 дугаар 6 дугаар бүлэг юм уу? Тэр ADHD гэх нэг анхаарал сарних, анхаарлын дутмагшил гэдэг нэг тийм өвчин байдаг. Одоо ингээд тийм хүмүүстэй би ингээд ярьж хахад ингээд нэг юм хийж байгаа л ингээд өөр юм хийж явцдаг гэсэн. Би бас жоохон ADHD тийм яг үнэндээ. Би бас идэдгийг нэг юм хийж байгаа л өөр юм санаалцаа тэрийг хаяа гээл. Тэгээ нэг тийм анхаарал ингээд сарнаа тэгээ ингээд хүн юм ярьж хахад ингээд бас ингээд анхаарал нь шал өөр газар явж идэг гэсэн тийм хүмүүс юм. Ингээд шал өөрөн бодоол тэг ингээд ингээд барьсан тавьснаас ингээд санахгүй ягаад тэгэхээр тэр ингээд моментнд ерөөсө бүтэн ингээд тархиараа сэтгэл зүйгээр ингээд байгаа биш болохоор тэг тийм учраас тийм үеүүдэд ADHD гэж онцлогдсон мөлий тэр attention deficit юу лээ hyper тажта бүтэн нэрийг хагаадах ADHD attention deficit hyperactivity disorder тийм нөө анхаарал байхгүй анхаарлын дефицитэнд ордог анхаарлын дутмаг өвчин. Одоо жижигхэн жишээн дээр ярихад хүртэл би ингээ өөрийгөө бас ADHD тий одоо ямарсан ингээ нэг low key symptoms of ADHD гэдгийг яаж мэдсэн бэ гэхээр одоо 1 цаг 30 минутын лекцэн дээр би яг бүтэн анхаарлаа тавьж чаддгүй байхгүй юу? Тий тэгэл яг өөр юм хийхгүй л бол хажуугаар нь одоо шинэ компьютер оролцдог ч юм уу эсвэл унтдаг ч юм уу. Өөр юм хийхдээ бүр ингээ байхгүй. Өрөөнөөс явт гигэндээ бол санаж байгаа намайг бол хит зарим л харж байгаа ингээд өтөртэй тэгсэн шүү. Тийм тэгээд ер нь бол тэг хичээлээ хийж байхдаа бас нэг мэдгээд ингээд шал өөр юм хийцэн явж ин ч юм уу те хичээл хийж чад гинт өнөрөө би гэрэл зөвлөх хэрэгтэй шүү тэгэл тиймэрхүү үйлдэлүүд нь бол ер нь бол бүгдээ ADHD те ер нь бол холбоотой л гэж хилдгийм бэ нэлээ. Тэгээ цаанаасаа ADHD-тэй хүмүүс болохоор одоо энгийн одоо хүмүүсээс харьцуулбал одоо офисын орчин ч юм уу те тиймэрхүү яг одоо 8 цаг доктортой ажиллаа хийх гэсэн тиймэрхүү ажлууд дээр чадвар нь илүү муу байх гад байдаг. Тэгээд иймэрхүү хүмүүст бас ингээд дасгал хөдөлгөөн бол маш сайн хэрэгтэй. Тэнгүүд нь бас энгийн хүмүүсээсээ ер нь бол дасгал хөдөлгөөн илүү их хийх хэрэгтэй гэж бас гарч ирж ирснийг би бас санаж байна. Тийм 20 минутын өмнө ингээд ажлаас эхлэхээс өмнө 20 минутын өмнө гүйж мөгөөд ч юм ямар нэгэн дасгал хийчихвэл хамаагүй анхаарал нь ингээд сайжраад илүү ингээд доктортой болсон. Тийм. Яг тэгэхээр ADHD ингээд докторгүй байдал шүү дээ нэг тийм юм ингээ яарад нэг өөрөн бодвол ингээд нэг тийм нэг хин бас юм bipolarтай ч үлээ ADHD ч үлээ Elon Musk ADHD ингээл идэв шүү дээ. Ер нь бол Steve Jobs энэ төр хүртэл ADHD-тэй л гэж харж ирсэн. Харин гэтээ тэр гүдэг жишээг бол би хүртэл ингэж энэ амьдрал дээр яг мэдж байгаа байхгүй юу? Би бас яг ингээд өглөөгөр ажил эхлэхээс өмнө ер нь бол 7 хоногт нэг
3 удаа гүйчтیں۔ Тэгээд цаанаасаа яг ингээд гүйчээд гэртээ орж ирэх юм бол толгой тарих яг анх өглөөс ирснээсээ хамаагүй бодол нь ингээд зэгцэрсэн. Тэгээ өдрөө эхлэхэд хамаагүй тийм бэлэн болцсон байдаг. Тэгээд тэр өдрүүдэд бол би бас ажил дээр хамаагүй үр бүтээлтэй байдаг. Тэгэхээр ер нь бол анхаарал сарндаг хүмүүс бол өглөөгөр дасгал хөдөлгөөн хийжүүл надад бол их зүгээр юм шиг санагдсан. Ер нь бол оройгоор гэхээсээ илүү яг өглөөгөр ер нь бол тийм ээ. Өглөө ер нь бол хүний тарих хамгийн их ингээ олон бодол орж ирээл. Тэгэл ийшээч тэгэл энийг чих систем шиг санагдаад тэрийг чих систем шиг санагдаад идэв штэ. Тийм болохоор яг өглөө бол ер нь дасгал хийчихвэл ямар ч хүнд ер нь айгүй сайн нөлөөлөх юм те. Илүү ингээд хүн анхаарал нь төвлөрөөд доктортой болоо допамин дээр ялгараад нэг гоё амьдралд нэг аз жаргалтай болчиход байгаа юм шиг. За тэгээд дараагийн бүлэг дээр дараагийн бүлэг нь болохоор addiction the brain reward system гэдэг. Тэгээд энэ нь болохоор яг нөгөө янз бүрийн тийм донтолтонд орсон хүмүүст одоо дасгал хөдөлгөөн тий одоо архичуд юм уу хар тамхичуд юм уу тиймэрхүү донтолтонд орсон хүмүүст дасгал хөдөлгөөн одоо яаж эерэг өөрчлөлт аваачдгийг ер нь бол гарч ирсэн. Тэгээд ер нь бол судалгаагаар харахад ихэнх одоо тиймэрхүү одоо наркотик ч юм уу, архич юм уу тиймэрхүү донтолтоосоо эмчлэгдэж байгаа хүмүүс юугаар ер нь бол тэрийг нөхдөг вэ гэхлээр дасгал хөдөлгөөнөөр нөхдөг гэж бол судалгаагаар гарч ирсэн юм байлээ. Тэгээд одоо жишээ нь ер нь бол одоо жишээгээр авахд кокаин ингээд ашигладаг хүмүүст болохоор aerobic буюу зүрхнийхээ 65%, 55-65% лөө 55-65% одоо max зүрхний цогцолтоор хичээлдэг хүмүүс тэр одоо тим юма хүсэл нь хамаагүй буурсан. Тэгээд ер нь бол өөрийгөө хамаагүй тийм дээр удирдах чаддаг болсон гэсэн судалгаа байдаг юм байлээ. Тэгээд бас өөр нэг өнцгөр харахад нөгөө нэг та нар сонсч ирсэн юм уу мэдэхгүй ямар ч гэсэн нөгөө нэг гүйлт болон дугуй уналтаас гардаг тийм dopamine high, runners high энэ төр гэж яригддаг шүү дээ. Тэгээд иймэрхүү юм нь бас нөгөө нэг тэр донтолттой нь одоо төстэй байдаг болохоор ингээд тэр юмнаас нь гарахад тусалдаг гинэ. Одоо жишээ нь дугуй удаан хугацаанд ингээ унж дууссаны дараа ингээл амар нэг тийм euphoric нэг тийм гоё мэдрэмж төрдөг ч юм уу те. Удаан хугацаанд гүйж дууссаны дараа нэг амар хар тамхинаас аваад байгаа мэдрэмжээ дасгалаас авчих واخхой. Тийм. Ер нь бол нэг тиймэрхүү бас юм байдаг гэж гарч ирж исэн. Тийм. Ер нь сэтгэл готролд ороод депресс хүмүүс ч ер нь хар тамхи хэрэглэхээр нэх гоё аз жаргалыг мэдэрдэг болохоор тэр мэдрэмжэндээ донтоод тэрийг хэрэглээд идэм билээ шүү дээ. Тийм. Тэгээд ер нь бол ингээд дасгал хөдөлгөөн бас хүнд ер нь бол тийм сатаарах бас нэг тийм зөв хэрэгсэл болдог юм шиг. Одоо жишээ нь хүмүүс ч гэсэндээ нөгөө X-Max-ээс салаад шууд амар жимд яваал амар гоё битэй болж болол тэгж мэгдэн штэ. Тэгэд ер нь бол ингээд хэцүү үед одоо сэтгцийн хувьд ингээ хэцүү байх үед дасгал хөдөлгөөн ингээд хийгээд авах юм бол хүн ингээд ер нь бол тэр юмаа мартаад тэгээд мартах тийм цаг хугацаа өгөө тэгээд ер нь бол өөртөө илүү итгэлтэй болох тийм орон зайг ер нь бол үүсгэх юм байна гэж ойлгосон. Тийм шүү дээ. Ер нь альва донтол чинь тэгээд хүний ер нь тархийг ер нь айгүй амар сүтгдэг бах тий. Тэгэл айгүй олон эдээс өгч байгаа. Тэгээдээс ингээ өхөнгүүд ингээд өөр амьдралынх нь бусад хэсгүүдэд ч гэсэн ер нь айгүй сөргөөр нөлөөлөөд хүмүүстэй харилцаа нь муудна. Тэгээд одоо мөнгөгүй болно, санхүүгийн сэтгэл зүйн бүх юмараа ингээ хохирно. Тэгтэл яг тэр мэдрэмжийг одоо ингээ дасгал хөдөлгөөнөөс авчвал айгүй олон юмар ашигтай байхгүй. Тэгээд тэрүүгээрээ дамжуулаад найзтай ч болж болно, гоё гүйлтээр. Эсвэл хамт ууланд гардаг бол тэрүүгээрээ гоё найзтай болж болно. Тэгээд дээрэс нь гоё битэй болно. Тэгээд тэр сая гигэнэгийн хэлсэн тэр юмыг бас номон дээр амар гаргаж байсан. Яг ингээд ганцхан дасгал хөдөлгөөн хийгээд ер нь хүн сэтгцийн хувьд илүү сайн болоод байгаа гэхээсээ илүү яг дасгал хөдөлгөөн хийнэ гэдэг чинь хүн ингээд гэрээсээ өөрөө гарч ийн гэсэн үг байгаа. Тэгээ гэрээсээ гараад одоо жишээ нь Pilates энтерч явдаг бол тэнд байгаа ингээд тийм хүмүүстэйгээ бас ярилцаад нэг тийм community орох тэр байдал нь тэр хүнд бас ингээ эмоцийн байдлаар ингээ тусалдаг гэдэг. Одоо дасгал хамт хийдэг хүн, хамт гүйдэг хүн, хамт ууланд гардаг хүн ч юм уу те. Тиймэрхүү хүнтэй болохоор тийм хүн чинь ингээ нийгмийн амьтан болохоор тиймэрхүү харилцаанууд ч гэсэн ингээд өөрсдөд нь ер нь бол тусалдаг гэж бас гарч ирж байсан. Тийм би бас нэг хүнээс сонсч ирсэн юм байна. Нөгөө
хүний яг юу удаан амьдралт вэ гэсэн чинь зөв дасгал хөдөлгөөн ганцаараа биш. Зөв хоолны дэглэм ганцаараа биш. Харин хүн нийгмийн амтан болохоор ингээ хүмүүстэй харилцаад гоё юм харилцаанд байгаа. Тэр нь ингээ хүнийг удаан амьдрахад нөлөөлдөг гэсэн. Тийм. Тэр нь яг нийгмийн амтан гэдгээрээ ер нь найз нөхөдгөө тэгээл ер нь ганцаараа олчвол ер нь хүн эрт өхөх юм шиг л. Тийм. Тэг нийгмийн амтан болохоор дараагийн бүлэг нь ямар ч тайлаа. Эйжинг. За эйжинг ярьчтөө. Тэгээд энийг ярил. Тэг ер нь хөгшрөлтөнд бис ингэ сонсч ирсэн ингээд хүн ямар үед ингэ метаболизм нь ингээд удаашрдаг вэ гэсэн чинь сүүлийн үеийн судалгаагаар ерөөсөө нас ерөөсөө нөлөөлдөггүй гинэ. Тэгээд яг юу нөлөөлдөг вэ гэсэн чинь дасгал хөдөлгөөн, тэгээд эрүүл хоолны дэглэм. Тэгээд метаболизм чинь ер нь бол хүн ингэ бодно штэ. За хөвшөргөөр ингэ метаболизм буудна гэд. Харин ягаад тэгж боддог вэ гэхээр ингээд за ингэ нас явах тусам илүү ингээ завгүй болно, хүүхдтэй болно ингээл илүү өөртөө зарцуулах цаг нь мудж байгаа болохоор тэгээд метаболизм буурж байгаа болохоос биш ингээд наснаас олж ингээд метаболизм буурна гэж байдаг үл гэсэн. Гэтэ мэдээч хэрэг дасгал Тэг мэдээч хэрэг. Тий. Чирэр. За тэгээд ер нь бол дасгал хөдөлгөөн гэж саянаас биш ярьлаа штэ. Тэгээд хэрэг дасгал хөдөлгөөн ямар хэмжээгээр ер нь бол хийх ёстой юм бэ гэж тийм асуулт одоо төрж байгаа штэ. Тэгээд дасгал хөдөлгөөн гэдэг чинь бас ингээд яг л бид хийдийн бодоод байдаг тэр жимдээ явах тиймэрхүү заавал нэг тогтцсон тэр цагтаа дасгал хийх гэсэн тэр юм уу эсвэл тэрнээс илүү том зүйл юм уу гэдгийг ер нь бол ярилцж эхэлсэн. Тэгээд би саяхан бас нэг тийм TED Talk-ийн нэг бичлэг үзсэн байхгүй юу? Тэр ах өөрөө бас юм дасгал хөдөлгөөний юмн дээр ер нь бол судалгаа хийгээд бараг 30-40 жил болж байгаа тиймэрхүү хүн. Тэгээд тэр хүний судалгаагаар ингээд юу олцсон бэ гэхлээр амар их дасгал хөдөлгөөн зүрхний цохилтыг амар өндөр ихсгээд идэг тиймэрхүү дасгал хөдөлгөөнийг тогтвортой хийх нь тийм үнэхээр эрүүл зүйл бол жоохон биш гэснийг тийм controversial opinion ер нь бол хуваалцсан байхгүй юу? Тэгээ тэр хүний ингээд хэлж байгаа зүйл юу байдаг вэ гэхээр зүрхний цохилтыг одоо ихсэж байгаа. Гэхдээ бүр үнэхээр тултал нь ихсэж байгаа биш те. Зүрхийг бүр амар ачааллуулж байгаа биш. Яг тийм zone 2 буюу яг би яг zone 2-гийн heart rate-ийг жоохон хараад байгаа. За. Ямар хөөрхөн хөлөө өргөө тавчаа. За zone 2 heart rate гэдэг нь болохоор хөнгөн дасгал гэдэгт ордог. Тэгээд одоо зүрхний цохилт нь 60-аас 70% байх ёстой гэсэн үг. Тэгэхээр таны зүрхний цохилтын одоо max чинь 200 байлаа гэж бодоход таны zone 2-гийн зүрхний цохилт чинь нэг 120-оос 140 хооронд байх ёстой гэсэн үг байхгүй. Тэгэхээр бүр ингээд өхөн ингээд хаттлаа амар хүлрөөд амар амьсгаадаад байж байгаа юм бол та бол zone 2-гийн дасгал хийхгүй байна гэсэн үг. Тэгээд иймэрхүү дасгалууд нь болохоор яг шинжлэх ухааны үндсэн дээр таны биеийг ер нь бол сайжруулж байгаа гэж гарч байгаа. Тэгэхээр ингээд та гүйж явахдаа ч юм уу те та дуу унж явахдаа та strength training school та ингээд heat school pilates энэ төр хийж явахдаа ер нь бол тэр зүрхний цохилтондоо хараад ингээд бас зүрхээ хитрхийг ачааллахгүй байх дээрээ ер нь бол анхаарах хэрэгтэй тийм ээ лээ. Тэгээд тэр хүн бас өөр юуг ярьсан бэ гэхэлэр тийм богинохон хугацааны зүрхний зүрхийг ачааллуулдаг дасгал гэхээсээ илүү ийм zone 2-гийн зүрхийг ачаалдгүй дасгалуудыг маш тогтмол хийх ёстой гэж гарч ирж байгаа. Тэгээ маш тогтмол гэдэг нь болохоор бүр өдрийн те 5-6 хоногч байд юм уу те хийх ёстой байдаг. Тэгээд энэ нь болохоор ингээд мэдээж хүмүүс ингээд сонсоод жоохон гайхчих магадгүй те. Ингээд би ч амар завгүй амьдралтай надад ингээд 7 хоногийн 5-6 хоног дасгал хийх ингээд тийм их цаг байхгүй гэж хэлж байгаа бол яг иймэрхүү дасгалуудыг болохоор амар энгийн зүйлүүд дээрээ уусгаж болдог. Одоо чинь та арай хурдан темптэй алхдаг ч байд юм уу те. Скол лифтэн суухын оронд шатан суу. Тэгээд иймэрхүү жижигэн юмнууд дээр ингээд та те автобусын суух байсан бол тэрний оронд та алхачих. Тэгээд иймэрхүү зүйлээр одоо хүн zone 2 тэр ингээд aerobic base-ээ ер нь бол ингээд нэмэгдүүлээд байж ах хэвээр. Тэгээд мэдээж хаяа болохоор тийм intense одоо дасгал хөдөлгөөн бол хийх ёстой. Тийм эрчтэй дасгал хөдөлгөөнүүд хийх ёстой. Гэхдээ ихэнхдээ таны дасгал хөдөлгөөнүүд бол таныг тийм амар зовоосон биш. Ер нь бол нэг тийм би нөгөө нэг
mobility буюу ингээд би чинь байнгын хөдөлж явах нь амар чухал гэдэг гэж ер нь бол гарч ирж байсан. Тэгээд миний бодлоор яг энэ номын тэр сүлд нөгөөд байгаа санаа ч гэсэн жоохон төстэй юм шиг санагцсан. Тийм би нэг стретчингийн одоо сунгалтын нэг юм кампэйн явуулсан юм бас. Flexibility бол mobility-г бол байдгүй л гэж. Тийм ер нь бол хамгийн гол нь тийм ер нь бол удаан наслалтын нууц бол ер нь бол mobility л гэсэн. Тэгээ хүний бие хүшинг болоод хүний бие ингээд хөдөлж чадахгүй тиймэрхүү болох үедээ л ер нь бол хүн ингээд үхдэг гэж гарч ирдэг юм билээ. Тэгэхээр биеэ байнгын хөдөлгөөд ер нь бол тийм идэвхтэй амьдралыг дэмжээрэй та нар. Тэгэрээ. За өнөөдрийн дугаар дээр хамт байсан баярлалаа. Peanut butter Анжели байла. Тэгээд дараагийн дугаар дээр уулзцгаая. Баярлалаа.